ашиггүй байсан. Би бичсэн байна, гарын үсэг зурсан байна. Тэр үед хурцгаа ухаангүй ажиллана. 30 бас. Энэ бор шороо 1 тонн 2200 ам.доллараар зарагдаж байгаа бол 1 тонн гатаадын цэс 8800 орчим ам.доллараар дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Туйлшрал, ордва, овоолго. Орд, овоолго шороо хоёроо стратегийн орд гэж зарим улс төрчид андуурхай байсан цагт Монголын уул уурхай хөгжих болоод байна. Учир нь оюу толгой, таван толгой, цагаан суурга гээд стратегийн 16 ордын 34-өөс 50%-ийг төр давч баялагын сангийн их усүр болгохоор хуульчилсан. Үүнийг ч иргэд талархан хүлээн авч баялагын сангийн мөнгөөрөө орон сууц худалдан авдаг, оюутны сургалтын төлбөрөө төлдөг болно гэж хүлээж байгаа. Харин бидний зогсож байгаа энэхүү уул уурхаагаас үүссэн овоолго шороонууд нь стратегийн орд ерөөсөө биш шүү гэдгийг хэлмээр байгаа юм. Стратегийн ач холбогдолтой орд гэдэг бол улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшин сууг татах чадвартай тийм ордыг стратегийн ач холбогдолтой гэж ярьдаг. Ашигт мөчмлийн ялгаж авсан хогийг овоолго гэдгийг. Миний зогсож байгаа энэ газар бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, алтны уурхайг ашиглах явцад үүссэн шорон овоолгууд. Үүн шиг уурхайг ашиглах явцад үүссэн жаахан эрдэс баялагтай хаягдал шорон овоолгууд бараг Монгол орны бүх аймагт бий. Энэ шор их олон жил болж байгаа мó. Энд ч одоо бараг удаагийн өндөдөж 30-40 жил болсон байхаа гэж би дотроо бодцаа. Тэгээд энийг ингэж шал дэм ингэж байлгаж байгаа нормондаас нэг үлдэр бариад тэгээд нэг ашиглалтуул яадаг юм бол гэж би бас дотроо бод. Хачирхалтай нь манай улс төрчид сүүлийн 8 жилийн хугацаанд ашигт малтамлын тухай хуулинд 300 гаруй удаа өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ энэ овоолгуудыг оролцуулаад нийт 31 овоолго шороонд үүсмэл орд гээд нэр өгчихсөн. Тэрч бүхэл хаягдал гээд хайчихсан овоолгыг нь ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа цөөхөн хитгэн компаниудаа үгийн муугаар хилдэг болчиход байгаа. Албарлсан баялагын үлдэгдэл. Эрдэнэт үйлдвэр уурхай ашиглах явцад гарсан үйлдвэрийн технологид таарахгүй эсэлцэн хүдэртэй дахин ашиглах шороогоо балансын, харин ядуу агуулгатай эдийн засгийн үр өгөөжгүй ашиглахгүй шороогоо балансын бос гэж 2017 оны хүртэл нэршиж иржээ. Харин хуулийн өөрчлөлтийн дагуу 2017 оноос эхлэн үүсмэл орд гэх болсон байгаа юм. Балансын овоолгод бол илүү оксидийн хүдэр их хэмжээгээр байгаа. А балансын босд бол оксид, сульфид хамаагүй ингээд овоолаа хийцэн ийм овоолгыг бид нар одоо балансын бос гэж ойлгож байгаа. Хариу өдгөө эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөд бүртгэлтэй эсэлцэн хүдэртэй балансын зарим овоолгуудыг ашиглан цэс эрдний хувь эрдмийн гэсэн хувийн компаниуд цэсийг гарган авч байгаа бол эрдэнэт үйлдвэрийн балансын бус ядуу агуулгатай 2 дугаар овоолгыг түшиглэн ачид ихт компани үйл ажиллагаа явуулдаг байна. Ачид ихтийг ашиглаж байгаа цэс эрдмийн ашиглаж байгаа цэс эрдмийг энэ хойж бол 2 өөр овоолго байсан. Нэг нь баяжмлаас гарч байгаа овоолго, нөгөөх нь зэсгүй гэд овоолдог исэл байгаа юм. Сэсээ исэл тэр хоёр чи ялгараа өөр байхгүй. Ачид их чинь өнөө зэсгүй байсан овоолго дээр бороо орно үдэ. Орсон бороо чинь ямар ч үгүй 14% зэсээ агуулгатай уус гардгийг ногоо ус. 1972 онд Содном даргатай хурц нарын боловсруулсан бүгд найрамдах Монгол ард улсын ашигт малтамлын нөөцийн улсын комиссийн шийдвэрээр Эрдэнэтийн орд газарт хийсэн наривчилсан хайгуулаар 2 дугаар овоолгыг балансын бос хэмээн тодорхойлж Эрдэнэт үйлдвэрийн балансын нөөцөөс хасаж байжээ. Мөн 1991 онд ашигт малтамлын нөөцийн сангийн комиссийн хуралдаанаар 2 дугаар овоолгыг Эрдэнэт үйлдвэрийн балансын бос овоолго гэж дахин тодорхойлжээ. 1972 оны тогтоол байна л да. За. Юу гэж? Бүгд найрамдах Монгол ард улсын ашигт малтамлын нөөцийн улсын комиссийн хурлын тогтоол
балансын бус нөөц гэж шийдвэрлсэн гэдэг энэ 2 дугаар овоолгын талаар гарсан ийм тогтоол байгаа байхгүй юу? За. Энэ дээр таны гарын үсэг байгаа юм. За. Боловсруулсан хурцаа гэд. Би ахалж ийсэн. Ахалж байсан. Тэгээ тэр үед бол та Эрдэнтийн 2 дугаар овоолго бол балансын бусаа ашиглахгүй гэд шийдвэр гаргасан байна. Тэгэхээр тэр үед одоо үнэхээр тийм байсан юм уу гэдэг дээр та хариулт өгч. Үнэхээр тийм байсан. Ашиггүй байсан. Одоо зэсийн өвнө өссөн учраас дахин ашиглах шаардлага гарсан байна. Нүстэ би бичсэн байна. Гарын үсэг зурсан байна. Тэр үед хурцгаа ухаангүй ажиллана 30 бас. Анх Эрдэнэт үйлдвэрийн энэ 2 дугаар овоолгыг ядуу агуулгатай учраас эдийн засгийн үр өгөөжгүй ямар ч ашиггүй гэд балансын бос гэж тодорхойлсон байдаг. Тухайн үед 2 дугаар овоолгод байгаа жаахан зэсийг ялган авах өндөр технологи байхгүй. Мөн дэлхийн зах зээл дээр ч зэсийн үн тийм ч өндөр байгаагүй. Харин 2014 онд ачид ихт компани өндөр технологийн гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар 2 дугаар овоолгод байгаа жаахан зэсийг ялган авч тунгаамал зэс буюу гатаадын зэсийг үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм. Тэгэхээр балансын хүдэр гэдэг маань ерөнхийдөө бол түрүүнд би хэлсэнчлэн ерөөсөө л илүү оксид агуулсан. Өөрөөр хэлбэл хүчил төрөгчтэй нэгдэл гэсэн үг. Тэгэхээр энэ яагаад ингэж тэгэхээр энэ оксидийн хүдэр маань өөрөө маш амархан хөхрийн хүчилтэд уусдаг. Одоо сулруулсан хөхрийн хүчилтэй тийм ээ. Уусаад за тэгээд уусаад ингээд цэсийн сульфатын уусмал үсгэж чаа. Тэгээд электролизд оруулаад цэвэр одоо катодын гаргаж авах боломжтой. Тийм ээ? Катодын. Харин нөгөө талдаа балансын бос хүдэр гэдэг маань ерөнхийдөө хэлсэнчлэн энэ оксидийн хүдэр дээр нэмэх нь сульфидийн хүдрүүд байдаг. Тэгэхээр энэ сульфидийн хүдэртэй учраас яагаад хэцүү вэ гэхээр оксидийн хүдэр маань бол өөрөө нөгөө хүчил төрөгчтэй уусаад энэ орол явагдчихж байгаа. Харин сульфидийн хүдэр маань хөхрийн хүчилтэй уусахгүй. Эндээс зөвөр ингээд харахад энэ дээр бол зөвхөн нэг алхамд явагдчихэв тийм үү? Нэг алхамтай одоо процесс явагдаж байгаад энд бол 2-3 алхам зайлшгүй хэрэг болж байгаа. Ийм учраас энийг балансын бус буюу одоо өөрөөр хэлбэл шууд уусган баяжуулахад төвхтэй л гэж хэлээд байгаа. Доочхондоо балансын болон балансын бус хүдрийг боловсруулахад балансын бус хүдэр нь технологийн хувьд хүндрэлтэй, санхүүгийн хувьд өндөр зардалтай байдаг байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй эсэлсэн хүдэртэй балансын овоолгуудыг ашиглаж байгаа цэс эрдний хувь эрдмийн компаниуд мөн ядуу агуулгатай балансын бус 2 дугаар овоолгыг ашиглаж байгаа ачид ихт компани Эрдэнэт үйлдвэрийн овоолгуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж баялаг болгосноор улс орон нутгийн төсөв Эрдэнэт үйлдвэрт өдгөө 280 гаруй төгрөгийн татвар хураамжийг төлж 1000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна. Тэр овоолгыг ашиглаж байгаа компаниуд ер нь гай тариад нүг гавья байгуулад байна уу гэдэг дээр та Гавья байгуулад. Ашиггүйг нь ашигтай гэж тооцоолоод өөрснөө ашиглаж. Хэрвээ цэс эрдний хувь эрдмийн ачид ихт гэсэн компаниуд Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгуудыг ашиглаж эдийн засгийн эргэлтэнд оруулаагүйсэн бол магадгүй Эрдэнэтийн овоолгууд өнөөдөр ч орхигдсон хэвээрээ байх байсан. Энэ бол хог шатааж эрчим хүч гаргах технологиг нэвтрүүлсэн Нью-Йорк зэрэг томоохон хотуудын жишээтэй тунд өстэй. Хаягдлыг ашиглахгүй бол энэ нь хог хэвээр байна. Харин хаягдлыг ашиглаж эхэлсэн цагт л энэ нь баялаг болдог. Ногоо улсыг ашигладаг үйлдвэр чинь зэс гаргаж байгаа шүү дээ. Цэвэр зэс гаргаж байгаа. Тэгэхээр алга дашиж баяр хүрэхээс өөр аргагүй юм биш үү тэр? Одоо өөр юу гэж хэлэх юм? Тэр ногоон усыг одоо ашиглахгүй байвал байгаль дэлхийд эргээд сөрөг нөлөө үзүүлэх үү? Сөрөг нөлөө үзүүлэхгүй яах юм? Айлын 7 өвхөр ногоо усын уугаад мажис. Ашигтай юу? Тэр ногоо усын чинь хааж байгаа шүү дээ. Овоосон шорооноос одоо ус гараад тэгээ ногоо өнгөтэй ус гараад тэрнээс мал угна
уугаад өгөхөд байна гэж ингэж яриад идэв. 2008 онд хандаа гэж манай нэгч байсан. Тэрний бүх хөхөр нь тоглол хоцроод үнэнүүд нь өгсөн. Эрдэнэт үйлдвэрийн бусад агуулгуудаас ч одоо ч хүчлэг ногоон ус гарч байгаль орчинд сөрөг муу нөлөө үзүүлэх эрсдэл байсаар байна. Иймээд эрсдлийг бууруулахын тулд их хэмжээний зардал гаргаж цөөрөн барьдаг байгаа юм. Эрдэнэтийн уурхайг ашиглах явцад үүссэн нэг аваалга дээр бид ирээдэн энэхүү аваалгад олон жил цас борооны ус нэвчсэний улмаас аваалгын ёроолоор нь хүчлэг ногоон урсац гарч ирдэг байгаа юм. Харин энэхүү хүчлэг ногоон усны урсцад байгаа чулуу одоо хэрхэн уусан өвөрсөн байгааг бол та бүхэн харж байна. Хэрвээ энэхүү хүчлэг ногоон ус нь байгаль орчинд алдагдах хүм мал амьтан уусан тохиолдолд ямар их эрсдэл дагуулах вэ гэдгийг энэхүү жишээнээс харж болох юм аа. Олон жилийн бороо усны хоригдлын шалтгаалны энэ отоолоос овоолгоос бол тал бүрээр янз бүрийн газар ус шүүх эрсдэл байгаа юм. Одоо энд хэд хэдэн газар шүүрч байгаа. Тэгэхээр энэ олон жилийн цас борооны улмаас шүүрч байгаа усны хоригдц хэмжээ бол ихс магадaltaй байгаа юм. Ихс магадaltaй байна гэдэг чинь байгальд алдагдах, хүм мал ундаалах эрсдэл нөлөөлөд байгаа байхгүй юу? Манай улс уулуурхан бүтээгдэхүүн экспортлогч дэлхийн топ 20 орны тоонд багтдаг атлаа цэс үйлдвэрлэдэг 20 орны тоонд багтаж чаддаггүй. Учир нь Эрдэнэт оюу толгой гэсэн компаниуд баяжмлаар нь хямд үнээр экспортод гаргадаг. Харин Эрдэнэтийн балансын овоолгыг ашиглаж байгаа цэс эрдэнийн хувь Эрдмийн гэсэн компаниуд мөн Эрдэнэтийн балансын бус 2 дугаар овоолгыг ашиглаж байгаа ачид ит компаниуд эцсийн бүтээгдэхүүн буюу гатодын цэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Үнэн дээр олборлолтоос боловсруулалт руу шилжиж гэсэн төрийн бодлогыг өдгөө эдгээр хувийн хвшлүүдэл хэрэгжүүлж байна. Учир нь 25% цэсийн агуулгатай энэ бор шороо 1 тонн 2200 $, зарагдаж байгаа бол 1 тонн гатодын цэс 8800 орчим $, дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Энэ нь цэсийн баяжмлыг боловсруулж гаргавал өндөр өртөгтэй болж их хэмжээний доллар Монголд орж ирэх боломж байгааг харуулж байна. Харин өдгөө Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгыг ашиглаж байгаа хувийн компаниуд чадах ятгаараа цэс боловсруулах үйлдвэр барьж ажлын байр бий болгон их хэмжээний татвар төлж хувь нэмрээ оруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Магадгүй тэд баяжмлаар нь экспортод гаргавал үйлдвэр барьсан хөрөнгөөж нөхөж чадахгүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр одоо өнөө хүртэл одоо баяжмлаа тэр чигт нь гаргаж байна шүү дээ. Яагаад баяжмлаа эцсийн бүтээгдэхүүн болгодгүй бол тань дээр бас магадгүй харамсах зүйл байна. Асуу. Тэднээс асуу. Би орлоо дийлэхгүй байна. 35 жил орлоо. Сайлуулах үйлдвэр барьяа гэн. Үгэнд орохгүй. Энэ үг мөн гоцож яана гэж хэлээ сууж штт. Боловч Эрдэнэт үйлдвэрийн балансын бус 2 дугаар овоолгыг ашиглахаар 2006 оноос эхлэн судалж байгаад эрсдэлтэй хэмээн орхио явсан Английн Централ Азия Металс компани өдгөө Казахстан улсад хөдрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Тэд Эрдэнэтийн 2 дугаар овоолгыг ашиглана гэж байхдаа эрсдлээс сэргийлж эхлээд жижиг үйлдвэр барьж туршин амжилттай олбол жилд 10,000 тонн цэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих төлөвлөгөөтэй байсан гэдэг. Мөн англичууд үйлдвэр барилаа гэхэд 2 дугаар овоолгоос гадна 20 жил ашиглах өөр овоолгуудын дугаар хэмжээ, байршлыг GPS-ээр тодорхойлж гэрээнд тусахыг Эрдэнэт үйлдвэрээс шаардсан байна. Гэсэн ч Эрдэнэтийн удирдлагууд чадахгүй гэсэн тул англичууд нөөц болон технологийн эрсдэлтэй төсөвд 1 пункт их стерлинг оруулахгүй хэмээгээд Казахстан улсыг зорьсон байдаг. Харин Английн компани Монголд орхио явсан төслийг үргэлжлүүлсэн ачид ит компани нь Лондонгийн металлын биржийн гишүүн болсон байна. Централ Азия Английн компани бол 2006 онд Монголд орж ирсэн юм шүү дээ. Тэд нар бол анх тэр овоолгыг ашиглана гэж орж ирсэн. Овоолгын одоо бичиг баримт гэх юм уу хууль ёсны тэр нь бүрдээгүй учраас тэд нар ийм юмд орж чадахгүй байна. Яагаад гэвэл тэр чинь хөрөнгөний бэлж дээр байдаг компани учраас тэр бичиг баримт нь бэлэн бус юмдаар орох одоо боломжгүй гэл ингээд гараа явцсан. Тэгээд дараа нь бол Монгол улсын одоо хувийн компаниуд авч ашиглаад
ашиглалтанд оруулсан. Тэр бол зөв хэрэг. Ягаад гэвэл ашиглалт малтыг нь орд байна уу, овоолго байна уу, эрдэнэ ашиглагдаад тэр бол бэлэн бүтээгдэхүүн гаргаад тэгээд Монгол улсаа татвараа төлөөд Монгол улсын иргэдийг ажилдаа болгоод ингэж явж явах нь бол сайшаалтай хэрэг. Харин Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг орхиод энэ улсад ирсэн Английн Централ Азия Металс компани нь Казахстаны Казахмис үйлдвэрийн хаягдал овоолгыг түшиглэн цэс боловсруулах Конрад үйлдвэрийг ашиглалтанд оруулсан байгаа юм. Тэдний үйлдвэр энд ашиглалтанд ороход Казахстаны ерөнхийлөгч Назарбаевч баяр хүргэж байж. И поскольку Караганда является центром и хребтом индустрии нашей страны, я рад сегодня еще раз поздравить вас, пожелать вам всего самого доброго и запустить новое предприятие. Энэ Конрадын бүх овоолгыг ганцхан тэр Central Asia Metals гэх компани эзэмшдэг штэ. Тэр бол одоо 36-аас 40 он хүртэл энд ажиллана гэдээ бүр график хийсэн. Тэрний дагуу ажиллаж штэ. Одоо жилд 15,000 тонн цэвэр зэс гаргадаг. Хөрөнгөний бирж дээр нэртэй төртөө тийм том компани болоод ингээд ажиллаж явж штэ. Тэр нь ерөөсөө ямар ч юмд оролцдог штэ. Товчхондоо Казахстан улс уулуурхаан салбараа төрийн бодлогоор дэмжиж үйл ажиллагааг нь доктортой явуулдаг учраас Казахстанд овоолго ашиглаж байгаа Английн Централ Азия Металс компани Лондонгийн металлын бирж дээр хувьцаагаа гаргаж чадсан байгаа юм. Казахстаны улсын нэг онцлог нь бол улс төрждөггүй. Үйлдвэр бол үйлдвэр байх ёстой. Үйлдвэр улс төр хоёрыг бол одоо хойлж болдгоо шүү дээ. Хоёр өөр юм шүү дээ. Төрийн бодлогоор дэмждэг учраас улс орон болгоны компаниуд орж ирж үйл ажиллагаа явуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлоод байгаа шүү байна. Тэр үнэн одоо Казахстанд ороогүй компани байхгүй шүү дээ. Одоо нефтийн салбар гэх юм уу, газын салбар, одоо металлургийн салбар, одоо бордоо үйлдвэр хөдөөж явах ороогүй орн байхгүй шүү дээ. Казахстанд одоо 1000 гаруй компани орсон л баг. Бүгдээрээ тэгээд нэгэнд одоо төрийн дэмжээд тэд нарт ямар нэг сад учруулахгүй л ажиллаж байгаа учраас ажиллаж байгаа юм байлгүй. Тэгээд бүх компаниуд ажиллаж л байдаг. Миний мэддгээр одоо тэр овоолго дээр ажиллаа Central Asia Metals одоо миний яг мэргэжлийн дагуу тэрнээс 40 км газ Ираны хөрөнгө оруулалттай Ирказмед гэх бас л одоо тийм борожуулах гидромотор гаргаад зэс илүүрлэх компани байж л байна. Казахстан улс нь уул уурхай экспортлогч тэргүүлэгч орны тоонд багтдаг болоод байгаа. Үүний тулд Казахстан уул уурхай тоног төхөөрөмжийг импорт гайлын хураамжаас чөлөөлж дэмждэг бол төрийн өмчит компаниуд нь геологийн судалгаа хийж дотоодын компаниудаа мэдээлэлээр хангадаг байгаа юм. Иймд уул уурхайгаа дэмжиж улс төрөөс салгаж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжүүл Монгол улс ч Казахстан шиг хөгжих боломж байна.